За, сайн байцгаана уу? Сэнхэн бэлэгтэй тавтан барилнаа. За өнөөдөр би энд юу хийх гээд ингээд энд сууж байгаа вэ гэхээр өөрийгөө танилцуулах видео буюу өөрийгөө танилцуулъя. Тэгэхээр одоо би шинээр одоо ингээд YouTube-т ютубер болоод бичлэг хийгээд эхэлж байгаа учраас ер нь бол намайг бол хүмүүс бол танихгүй. За тэгэхээр өөрийгөө танилцуулъя. За намайг бол Тэнгис гэдэг одоо 15 настай 10 дугаар ангид сурдаг юм залуу байна. Одоо хүүхэд байна, залуу байна. За миний хувьд гэх юм бол одоо шинээр одоо ютубер болох гээд бичлэг хийж эхэлж байна. За миний өмнөх 3 бичлэг бол мэдээж гуруула одоо бишрэлгээд нэг найзтайгаа одоо хийжсэн бичлэг байгаа шүү дээ. Тэр ягаад ингэж бишрэлтэй хийсэн бэ гэхээр зөвхөн одоо туршиж үзэж одоо яасан тийм бичлэгнүүд байгаа. Тэгэхээр ер нь бол бичлэг хийн гэдэг бол өөрөө маш их хөдөлмөр ер нь бол ордог. Зарим хүмүүсийн хувьд өдөр томчлог оруулж байгаа, зарим хүмүүсийн хувьд нэг сард 2 томчлог оруулах жишээний. За энэ бол яаж байгаа вэ гэхээр 2-3 сар оруулна гэдэг бол тэр хүн одоо бичлэгээ маш гоё чанартай, маш гоё одоо бүх юм чанартай бий дуу дуушны өндөр чанартайгаар бичлэгээ оруулахын тулд 2-3 сар одоо тэр бичлэгтэн дээр ажиллаж байгаа юм хэрэг гэсэн үг шүү дээ. Зүгээр маш хурдан олон дагагчтай болъё гэж байгаа хүн бол өдөр болгон бичлэг оруулна. За тэгэхээр миний хувьд бол одооноос идэвхтэй мөн чанартай бичлэгнүүдээ хийж эхэлнэ. За та бүхэн анзаарсан бол миний бичлэгнүүд ерөөдөө аль болох бүгдээрээ 4 кадр орсон. За миний өмнөх 3 бичлэг бол гуруула одоо 4К нэгтрэлтэй орж байгаа. За тэгэхээр одоо би бичлэгээ 8 кадр бичиж байна. Тэгээд YouTube бол 8 кадр бол орохгүй байгаа. За арай орохгүй нэлээ. За минийх бол 4 кадр боловсрч орж байгаамаа. Тэгэхээр 4 кадр бичнэ гэдэг бол одоо 4К ч гэсэн бичлэгээ хийхэд ер нь бол маш хэмжээний одоо чанартай шүү дээ. Тэгээд энэ маш хэмжээний одоо нэг багтаамж эзэлдэг. 8К бол бүр илүү эзэлнэ. Тэгээд тэрийг одоо ингээд эдитлж дуусаад YouTube байршуулахад бол маш их хэмжээний хугацааг ер нь бол шаарддаг. Бараг нэг өдөр бол болно л доо. 4К, 8К гэдэг ер нь бичлэгнүүд бол ингэж хийснээр ер нь бол хүний татах одоо хамгийн гол зорилго нь бол чанартай, сонирхолтой дуу дурсны өндөр одоо чанартай хийх нь бол хүний татах хамгийн гол зүйл юм байна. Миний хувьд бол одоо thumbnail дээр л уусан анхаарах юм хичээж байгаа. Thumbnail зургнууд дээр. За миний өмнөх 3 бичлэгийг бол маш олон жиг хүн үзсэн. Гэхдээ тэрний thumbnail-ыг бол анзаарсан баг. Гэхдээ тэрний thumbnail-ыг би сольсон. Одоо арай гоё сонирхолтой хүний одоо хүн гол одоо ингэж гүйлгэж явж байхад тэр нь бол хамгийн гол сонирхол татсан гоё зурган дээр дарж ирнэ бичлэг үзэн шүү дээ. Тийм учраас thumbnail-ыг бол хамгийн түрүүнд би 2 бичлэгнийхээ thumbnail-ыг бол сольсон байгаа. Аль болох thumbnail-ыг бол хамгийн гоёор одоо мэдрэмжтэй хийх нь хамгийн чухал юм байна гэдгийг бол ойлгоод байгаамаа. За миний өмнөх бичлэг бол бишрэлгээд найзтайгаа хамт хийжсэн. Бишрэл гэдэг найз маань болохоор одоо 16 настай 10 дугаар ангид сурдаг. За бишрэл бит хоёр бол ерхэд бол нэг бага ангидаа ер нь хамтаа нэг анги байсан. 5 дугаарын хүртлээр нэг анги байж байгаад одоо бишрэл маань 5 жил одоо өөр сургууль сурч байна. За тэгээ бит хоёр өдий хүртэл найзлаад ер нь бол үзэл санаа нийлээд тэгээд ерөөхдөө эхний 3 бичлэгээ бол яг хаа хийсэн. За энэ маань одоо миний сувг учраас одоо аль болох өөрөө энэ сувг дээр бичлэгнүүдээ хийгээд явах болно. За хаяада ч юм уу нэг блог хийх хэрэгтэй ч юм уу тийм гоё найзтайгаа сонирхолтой зүйл хийх болохоор бишрэлтэйгээ ер нь бол бичлэгнүүдээ хийгээд эхлэх болно. Одоо бол би гоё илүү гоё санаагаа олоод одоо ер нь бол ойр орхон чанартай хүн үзэх хэмжээний бичлэгнүүдийг бол хийгээд YouTube дээр байршуулах болно. За одоо бол миний subscribe бол тийм амар их биш. За subscribe гэдэг бол хүнд урам зориг өгдөг тийм зүйл байгаа. Ерөнхийдөө бичлэг хийх урам зориг өгдөг. Ер нь subscribe, like, comment гэдэг зүйлүүд бол мэдээж та үзэхгүй байж болно. Энэ бол таны их амаас үзэж болно гэсэн үг. Үзэх үзэхгүй нь бол таны их юм байна. За үзэж байгаа бол subscribe дараарай тэгээрэй. Энэ бол хамгийн чухал. Subscribe авч урам зориг өгч дэмжинэ гэдэг бол өөр хамгийн том зориг юм байна. Ингээ бүх зүйлийг тгээс эхлээд бүх зүйлийг одоо YouTube-гээр эхлүүлж байгаа ийм хүн байна.
За зарим хүмүүс бол одоо ингээл ер нь тэгээс эхлэнгүүтлээ л одоо ер нь юмудаа сайжруулдаг штэ шинэ микрофон аваад шинэ камера аваад за миний хувьд бол ерөнхийдөө гэр бүлтэйгээ ч юм уу нэг юм одоо зөвхөн гэр бүлдээ зориулж гэр бүлтэйгээ үзэсээр онлайнд бол YouTube тавихгүй тийм хэмжээний контентыг бол хийдэг учраас одоо ер нь би ер нь одоо YouTube руугаа чиглүүлж одоо YouTube-д илүү одоо цаг зав зарцуулж бичлэг хийж эхлэе гэсэн зорилгоор YouTube-ыг бол эхлүүлж байна. Тэрнээс биш би бол одоо микрофонтой, камертай тий ер нь бол утсаараа ч юм уу хий чинь. Миний камера сайн байгаагийн шалтгаан бол ерөөхдөө энэ үнэтэй утсаар хийж байгаа учраас ер нь бол чанартай байгаа гэсэн үг шүү дээ. Гэтэ ер нь камераар бичээд ер нь бол ихэнх ютуберууд бол яг ер нь бол дундаж буюу 1080 боломжийн чанартай ер нь оруулдаг. 1080 дээр оруулахлаар маш хурдан интернетэд YouTube-т барьждаг. Тэгээд тэрнээс дэш 4К болохоор нөгөө цаг амир эзлээл, багтаамж амир эзлээл яадаг учраас ер нь бол би бол яг хуу ер нь бол ийм чанартай маш гоё хүн үзэх хэмжээний бичлэгүүдийг хийя гэж шийдэж байгаамаа. За тэгээд миний бичлэгийг одоо энэ хүрээ дуусчихна. Өнөөдөр бол нэг юм богинохон бичлэг байлаа. Тэгээд ерөөхдөө бол миний бичлэгийг энэ хүрээд энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. За дараагийн бичлэгийг бол тун удахгүй санаагаа олоод маш гоё чанартай, маш гоё мэдрэмжтэй бичлэгнүүдээ хийж эхлэх болно. За ингээд тэр болтол дур баяртай. Дараагийн бичлэгээр уулзцгаая. За мөн subscribe, like дарахаа бити мартаарай.